Урлагчмст бол энэ зүү орох гар урлын төлөвлөөр оролцож байгаа. Хэдийн бит бус үеийг ингээд олон түмэндээ сурталчлаад өөрөө хийсэн бүтээлүүдийг танилцуулаад ингээд оролцож байна. Энэ жил анх удаага оролцож байгаа. Тэгээд энд өөрөө хийсэн малгай, дайлан, хавтаг ингээд бэлгэд орсон зүйлийг наравч тэр бүгдийг ингээд зүү ороогоод байсан байгаа. Зүү ороо хатмалыг болохоор Монгол улсын уран хатмалч Цэвэн сайхан даргаалаа өгүүлсэн байгаа. Тэгээд 1998 оноос эхлээд зүү ороо хатмалыг хийж байгаа. Одоо ингээд 27 жил өдөө хийгээд байгаа. Манай Монголоос би биендээ өвлөж ирсэн энэ хатмал болохоор тэр бусад орнуудын хатмалаас маш өөр одоо зүгээ ороож биеийн шаглаж дээрээс нь дарж хайдаг учраас энэ болохоор бусад хатмалуудаас ялгарч байгаа. Нүүдэлчмэст бол анх удаа оролцож байгаа ч гэсэн бусад аймагуудын хүмүүсийн хийсэн бүтээлүүдийг харлаа. Тэгээд эндээс маш их зүйлийг өөртөө ингэж хийвэл ийм болох юм байна гэдэг өөртөө тийм сургалт мэдээллүүдийг олж авлаа. Худалдаа харилцаа хийгдэж байна. Өв дээгч болоод оролцож байгаа нь маш гоё бахархалтай санагдаж байна. Тэгээд олон хүмүүс асууж байна. Яаж хийдэг вэ? Сургалт явуулдаг уу гэдэг ингээд асууж байна. Би болохоор зэрэг Тархуул аймагта эмэгтэйчтэй холбоонд ажилладаг байлаа. Тэгээд тэнд ажиллаж байхдаа маш олон эмэгтэйчүүдийг бараг 400 гаруй эмэгтэйчүүд зүү ороо хатмалыг зааж уламжлуулсан. Тэгээд одоо сүүлийн үед болохоор зэрэг би манай аймгийнхаа нэг багийн эмэгтэйчүүдэд одоо очиж өглөө уламжлал зааж сургаж авч байгаа.